Самбасан үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Бид дэлхийн тойм хөтөлбөрөөр өнгөрчүүд 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлыг тоймлон хүргэх болно. Эхний мэдээ. Америк нэгдсэн улс Венесуелийн сөргөлдөөн улам хурцдаж байна. Үүнтэй холбоотойгоор Венесуелийн эргийн ойрцоо саатуулсан хөлөг онгоцны тээвэрлэж явсан газрын тосыг Америк нэгдсэн улс өөртөө үлдээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп лавгарыг цагаан ордон сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхаа үеэр мэдгдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэе. Уг хөлөг онгоцоор тээвэрлэж явсан газрын тосыг хэрхэх талаар сэтгүүлчид түүнээс сухад бид газрын тосыг өөртөө үлдээнэ гэж бодож байна хэмээн хариулсан байна. Үүнээс өмнө Дональд Трамп Венесуелийн эргийн ойрцоо газрын тос зөөгч хөлөг онгоц Америк нэгдсэн улсын цэргүүдэд саатуулагдсан гэдгийг баталсан байсан юм. Тэрээр уг үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гэрэл зургуудыг удахгүй нийтлэнэ гэж мэдгдсэн байна. Хөлөг онгоцны эзэмшигчийн талаарх мэдээллийг ч мөн ил болгоно гэж мэдээллээ. Харин Америкийн цэргүүд Венесуелийн эргийн ойрцоо газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцыг замаас нь зогсоон саатуулсан гэж Bloomberg агентлаг мэдээлсэн юм. Тус агентлагийн өгсөн мэдээлэлээр бол уг хөлөг онгоц хоригийн жагсаалтад багтсан байсан юм байна. Тиймээс энэ алхам нь Венесуел Америк нэгдсэн улсын харилцаанд ностой хурцдамж байдал үүсгэж болзошгүй байна. Түүнчлэн бусад тээвэрлэгчид Венесуелийн газрын тосыг тээвэрлэх сонирхол багасгах эрсдэлтэй болоод байна. Иймд Венесуелийн хөлөг онгоцыг саатуулсан явдал нь тус улсын газрын тосны экспортыг хүндрүүлж магадгүй гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Америкийн талын Карибын тэнгист газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг эзлэн авсан нь олон улсын даалгаврын дээрмийн гэмт хэрэг хэмээн Венесуелийн эрх баригчид дүгнэж байна. Тус улсын гадаад харилцааны яамны мэдээлэл тэмдэглэсэн үйл явдлаар газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцонд халдснаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө хүлээн зөвшөөрсөн. Харин энэ ажиллагааг Венесуел улс эрс эсэргүүцсэн буруу шааж байна. Венесуелийн гадаад харилцааны яам 2024 оны сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Дональд Трамп Венесуелийн газрын тосыг ямар нэгэн нөхөн олгоргүйгээр эзлэн авах зорилготой гэдгийг ил хэлж байсан юм гэж энэ явдалтай холбоотой гаргасан мэдээлэлд өгүүлсэн байна. Тус мэдээлэл хэд хэдэн ностой зүйлийг онцлсан байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын шүүхийн лөөрийн механизмын тусламжтайгаар Венесуелийн засгийн газрын мэдлийн газрын тос байгалийн хийн компани Америк текст салбар болох Citgo компаниг хулгай авсан. Энэ явдлын дараагийн гэмтгүүл нь манай улсын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг эзлэн авсан явдал юм. Венесуелийн эсрэг удаан хугацаанд үргэлжилж байгаа Америкийн төрөмгөлийн жинхэнэ шалтгаан нь цагаачлал, мансууруулах бодисын 8, ардчлал, хүний эрхийн асуудал биш, харин зөвхөн Венесуелийн ард түмэнд хариалагдах байгалийн баялаг, газрын тос болохыг Америкийн нэгдсэн улс үйлдэлээрээ харуулж байна гэж уг мэдээлэлд онцлсан байна. Венесуел болон Латин Америкт дотоод иргэд хөндлөнгөөс оролцох дэглэм солих төрийн эргэл зохион байгуулах зэрэг үйлдэлээ зогсоохыг Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуро Америк нэгдсэн улсын засаг захиргаанаас лав гарагт шаардсан мэлээ. Венесуел болон Латин Америкт явуулж байгаа дотоод иргэд хууль бусаар хөндлөнгөөс оролцох дэглэм солих төрийн эргэл зохион байгуулах төрөмгийлэх харгас бодлоо зогсоохыг бид Америк нэгдсэн улсын засгийн газраас шаардаж байна. Бүрийн эрхт эрэлхэг ард түмэнтэй Венесуел улс хизээч империалист гүрнийг колони болохгүй гэж тэрбээр Каракас хотын төвд болсон өргөн олонний цуглаан дээр үхэлэхтэй мэдгэдэд амьдсан. Венесуелийн тариалангийн талбайд ажиллаж байгаа хөдөлмөрчид гартаа буу барин пуучин танк ашиглан улс орны аливаа төрөмгийн их гүрнээс хамгаална. Дэлхийн улс төмнөд Венесуелийг дэмжиж байгаа гэж тус улсын ерөнхийлөгч тэргүүн онцлсан байна. Газрын тосны дэлхийн хамгийн их хэмжээний тогтоогдсон нөөцийн эзлэн авах зорилгоор Америк нэгдсэн улс Венесуэлд халдан довтлох ноцтой аюул учруулж байгаа тухай Мадуро нэг бус удаа анхааруулж байсан юм. Харин Америк нэгдсэн улсын засаг захиргаа мансууруулах бодисын хууль бус 8-ны эсрэг идэвхтэй тэмцэхгүй байна хэмээн Венесуелийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм. Латин Америк дахь мансууруулах бодис 8-лагчдын хууль бус бүлэгүүдтэй тэмцэх хүрээнд Америк нэгдсэн улсын зэвсэгчийн удахгүй газар дээрх байрнуудад цогцолт өгч эхэлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 6-нд мэдгдсэн юм. Бид маш хатуу байр суурь баримталж байгаа. Манай улсад даалгагаар дамжуулан нийлүүлдэг мансууруулах бодисын хэмжээ 94%-аар буурсан. Мансууруулах бодис 8-лагчдын хууль бус бүлэглүүдийн эсрэг далаад явуулсан ажиллагаатай яг адилхан ажиллагааг бид хуурай газар дээр явуулна. Тэдний байрлал орон гэр тээвэр хийдэг зам бүрийг бид мэднэ гэж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэлж байсан. Цагаан ордны тэргүүний мэдээснээр сүүлийн 1 жилд мансууруулах бодис хэрэглэсний уршгаар Америк нэгдсэн улсад 300 мянган орчим хүн нас барсан гин. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Венесуэлд нууц ажиллагаа явуулахыг тагнуулын төв газартаа зөвшөөрсөн байна гэж The New York Times сонин мэдээлсэн байна. Мөн цагаан ордны хэвлэлийн албаны дараа Caroline Leavitt пүрэв гарагт ээлжид хэвлэлийн баг хурал дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Венесуелийн эсрэг удаан үргэлжлэх цэргийн мөргөлдөөн үүсгэх сонирхолгүй байна гэсэн юм. Венесуелийн хуурай газар дээрх байрнуудад агаараас цохилт өгч эхлэх үү? Америк нэгдсэн улсын зэвсэгчийн энэ үсэд сэргэлэн халдах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад цагаан ордны хэвлэлийн албаны дарга хариулахдаа сунжирсан дай явуулахыг ерөнхийлөгч хүсэхгүй байгаа.
Үүнийг ерөнхийлөгч тун ойлгомжтой илэрхийлсэн тэр инх тайвныг хүсэж байгаа. Мөн Америкийн олон зуун мянган иргэний амь насыг хөнөөж байгаа мансууруулах бодисыг Америкийн нэгдсэн улсад хууль бусаар нийлүүлж байгааг эцэс болгохыг хүсэж байгаа гэж тэмдэглэжээ. Венесуелийн иргэн ойролцоос хатуулсан газрын тус зөөгч хөлөг онгоц болон тээвэрлэн явсан газрын тусыг хураан авахаар Америкийн нэгдсэн улсын засаг захиргаар төлөвлөж байна гэж Керала Левит пүүрэг ариг сэтгүүлчдэд мэдээлэлээ дамжсан. Одоогийн байдлаар хөлөг онгоцыг хураан авах ажиллагаа явагдаж байна. Газрын тусыг хураан авахд хуулийн журам байдаг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа энэ журмыг мөрдөн газрын тусыг хураан авахар төлөвлөж байна. Хөлөг онгоцыг Америкийн нэгдсэн улсын бомб руу явуулна гэж тэрээр нэмж хэлээд амжсан. Дараагийн мэдээ, Украин ойрын 3 сарын дотор ерөнхийлөгчийн сонгуул явуулах магадaltaй байж магадгүй байна. Ирэх амралтын өдрүүдэд Европт болох Украины мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой асуудал хэлцэх уулзалтад Америкийн нэгдсэн улс оролцож магадгүй гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Европ дахь манай холбоотнууд Европт уулзах саналыг бидэнд тавьж байгаа. Бид энэ уулзалтад оролцохоор очихын өмнө зарим зүйлийн талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа. Тэдний өгсөн хариултаас шалтгаалan бид оролцох эсгээ шийдвэрлэнэ. Бид хийд имий цаг алдахыг хүсэхгүй гэж Трамп хэлсэн байсан. Лав гарагт цагаан ордын сэтгүүлчтэй уулзалтаа Трамп Америкийн төрийн тэргүүн Украинд хавтгай авилгал ноёрхолж байгааг онцлон тэмдэглэсэн байсан. Украинчууд хэзээ нэг юм сонгуул явуулах бол гэсэн асуултыг би өөртөө тавихад хүрч байна. Энэ ардчлалуу Украинд удаан хугацаанд сонгуул огт явуулсангүй гэж тэр тэмдэглэжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн сонгуулийг зайлшгүй явуулах хэрэгтэй гэж мэдгсэний дараа Володимир Зеленский тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд сонгуулж явуулах боломжтой гэж мэдгдсэн. Тэрээр мөн хэлэхдээ би сонгуульд бэлэн байна гэж мигмар гарагт Украин болон гадаадын сэтгүүлчдэд уулзах үеэр хэлээд амжсан. Володимир Зеленскийн хэлснээр хэрв Украин санал хураалтын үеэр аюулгүй байдал хангагдана гэсэн баталгаа өгвөл ерөнхийлөгчийн сонгуулийг ойролцоогоор ойрын 60-аас 90 хоногт явуулах боломжтой юм байна. Тэрээр аюулгүй байдлыг хангахад Америкийн нэгдсэн улс болон Европын түншүүдээс дэмжлэг мөн хүсээд амжсан байна. Сонгуул явуулах 2 дахь өдөр нөхцөл бол сонгуул явуулах хууль ёсны эргэцэн үндэс бүрдүүлэх явдал гэж Зеленский мөн онцлоод амжижээ. Дайны нөхцөл байдал үргэлжилж буй нөхцөл сонгуулийн тухай хууль шаардлагатай өөрчлөлт оруулахыг Украины дээд радагийн гишүүдээс тэрээр хүссэн байна. Украинд ерөнхийлөгчийн сонгуул явуулах цаг нь аль хэдийнэ болсон. Тус улсын эрх баригчид дайны сонгуул явахгүй байх шалтгаан болгож байна гэж Дональд Трамп мигмар гарагт мэдгдсэн юм. Харин Украины ард түмэн энэ сонгуулийг хийх ёстой гэж би бодож байна. Магадгүй Зеленский яаж мэднэ хэмээн тэрээр политико сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Украинд дайны дараа сонгуул зохион байгуулах тухай заалтыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөнд мөн тусгасан байжээ. Одоогоор хэрэгжиж байгаа Украины хууль тогтоомжийн дагуу дайны нөхцөлд сонгуул явуулахыг хориглодог. Харин Оросын улбаны улс Украинд тусгай ажиллагаа эхлүүлсний дараа цэргийн онц байдал зарласан тул 2024 онд болох ёстой байсан Украины ерөнхийлөгчийн ээлжид сонгуулийг хойшлуулжээ. Кремль энэ нөхцөл байдлыг ашиглан Володимир Зеленскийг хууль ёсны бус төрийн тэргүүн гэж буруутгадаг юм. Харин Трамп сонгуул явуулахыг өрөөж байсан боловч ийм шийдвэр гаргах боломжгүй гэж Украины эрх баригчид удаа дараа мэдэгдэж байлаа. Тухайлбал өнгөрсөн 4-р сард дээд рада ерөнхийлөгчийн сонгуул зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж байна гэсэн мэдээллийг няцаасан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тусгай аж төлөөлөгч Стив Виткоф болон ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Украины төлөөлөгчдөд дэвсгэр мөргөлдөөнийг зогсоох алхмуудын талаар хэлэлцээд амжсан. Талууд сүүлийн 2-7 хоногийн хугацаанд 6 дахь удаага уулзсан байна. Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Жанжин штабын дарга Андрей Хнатов нартай хийсэн 2 өдрийн хэлэлцээнд Украинд бат бөх шудраг инх тайван тогтооход чиглэж байлаа. Украины тал тусгаар тогтнол бүрийн эрхт байдлаа хамгаалж, украинчуудын аюулгүй байдлыг хангаж, арчилсан ирээдүйн тогтвортой суурийг бүрдүүлэхийг энэ тэргүүнд тавьж байгааг Рустем Умеров дахин нотлсон байна. Харин Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин мигмар гарагт Москва хотноо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стив Виткоф болон Дональд Трампыг хүргэн Жаред Кушнер нартай уулзаж энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Хэлэлцээний дараа Оросын улбаны улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ Флоридад үргэлжлэж буй Америкийн нэгдсэн улсын хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг Вашингтон хуваалцна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн даваа гарагт Их Британий нийслэл Лондон хотноо Европын өдөртөгчтэй хэлэлцээ хийсэн юм. Тэрээр Америкийн нэгдсэн улстай хамтран ажиллах нь Оростой байгуулахаар санал болгож буй энхийн хэлэлцээр зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлсан байна.
Их Британий ерөнхий сайд Кир Стармер, Германы канцлер Фредрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины удирдагч Володимир Зеленский нар Лондонд уулзаж Украины мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээний явцын тухай хэлэлцсэн юм. Уулзалтын өмнө тэд товч мэдээлэл хийжээ. Америкийн талаас ирсэн бичиг баримт дэх зарим заалт надад эргэлзээтэй санагдсан боловч бид үүнийг хэлэлцэх ёстой гэж холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер хэлжээ. Харин Макрон Европын орнууд Украин Америкийн нэгдсэн улсын байр суурийг ойртуулж Украин Европын хувьд хамгийн таатай нөхцөл бүрдүүлэх нь чухал болохыг онцлсон байсан. Яриа хэлэлцээний одоогийн энэ мөчний инх 50 тогтоох үйл явцын нэн чухал үе шат юм гэж уг уулзалтыг зохион байгуулсан Их Британий ерөнхий сайд Кир Стармер тэмдэглэжээ. Украины мөргөлдөөнийг зохицуулах инхийн төлөвлөгөөгөө зөвшөөрөхийн тулд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украины удирдагч Володимир Зеленский шахалт үзүүлж байна гэж Axios агентлаг даваа гарагт мэдээлж байлаа. Тус агентлагийн мэдээснээр Америкийн нэгдсэн улс илүү үр дүнтэй шахалт үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд Зеленскийг Европын удирдагчаас хүндэрүүлэхийг оролдож байна хэмээн Украины түвшинд мэдгдсэн байна. Зеленский Европ дахь гол холбоотнуудтайгаа зөвлөлдөхгүйгээр иймэрхүү эрс шийдвэрүүдийг гаргаж чадахгүй гэж Украины нэг түвшмэл онцлоод амжижээ. Европын удирдагчид асуудал маш болгоомжтой төвчээртэй хандахыг Зеленский зөвлөж байхад Трампын засаг захиргаа түүний шийдвэрээ хурдан гаргахыг шахаж байгаа юм байна. Володимир Зеленский 12 дугаар сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын тусгай эсч төлөөлөгч Стив Виткоф болон ерөнхийлөгч Дональд Трампыг хүргэн Жаред Кушнер нартай уулзаар ирсэн юм. Харин 5 гарагт Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө бид Франц, Герман, Их Британий удирдагчтай холбогдож ярилцсан. Бид Украины асуудлаар ширүүхэн мэтгэлцсэн. Хүмүүсийн талаар бидний хооронд баг зэргийн маргаа үссэн цаашид хийх алхмаа тодорхойлохын өмнө бид тэдний өгөх хариултыг хүлээж байна гэж тэмдэглэсэн байна. Мөн Bloomberg агентлагийн мэдээснээр Украины их баригчид Америкийн нэгдсэн улсын инхийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан өөрийн хувилбарыг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд хүлээлгэн өгсөн юм байна. Үүнээс гадна Европын орнууд 3 бичиг баримт боловсруулж байгаа бөгөөд нэгдүгээр нь мөргөлдөөнийг ихц болгох нөхцөлийн ерөнхий төлөвлөгөөийг тусгах бол хоёр дахь нь Украины аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм. Харин гурав дахь нь Украиныг сэргээн босгох асуудал төвлөрөх хэлцээр байна. Украины мөргөлдөөнийг зохицуулах үйл явц цаашид хэрхэн өрнөхийг дэлхийн олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ 7 хоногт болсон дахин нэг онцлог үйл явдал гэвэл өнгөрчөө 7 хоногийн пүрэв гарагийн байдлаар Тайланд болон Камбожийн хооронд хөлийн зэвсэгт мөргөлдөөн байлдааны ажиллагаа 4 дахь өдрөө үргэлжлэлээ. Харин өмнөх өдөр нь хоёр улсын 817 км үргэлжлэх хөлийн дагуу 10 гаруй цэгт ихээхэн эрчимтэй дулаан өрсөн юм. Хоёр улсын хил дээр өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Камбож болон Тайландын их баригчид Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа уриалсан мэдээллийг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бичгээр гаргаж байсан юм. Камбож болон Тайландын хөлийн хэд хэдэн бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилж хүмүүс амир үдэж байгаа сэтгэл зовниж байгааг энэхүү баримт бичигт илэрхийлсэн байлаа. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож энгийн иргэдийг хамгаалж 10 дугаар сарын 26-нд хоёр улсын ерөнхий сайднаар гарын үсэг зурсан энхийн хамтарсан тунхаглалын дагуу мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг бид тууштай уриалж байна гэж онцлсон юм. Камбож болон Тайландын хил дээр галт зэвсэг хэрэгэлсэн мөргөлдөөнүүд 10 дугаар сарын 7-нд эхэлсэн юм. Энэ өдрийн үрээр Камбожийн зэвсэгчийн хил орчмын бүсдэх Тайландын цэргийн байрлалууд руу их буугаар галдаж ихсэн тухай Тайландын эзэн хааны армийн төлөөлөгчид даваа гарагт мэдэгдэж байлаа. Үүний хариу Тайландын агаарын цэргийн өвчин Камбожийн цэргийн дэд үтцүүдэд цохилт өгсөн байна. Тайландын хуурай замын цэргийн командлын мэдээснээр Камбожийн тал даваа болон мигмар гарагт пуужин харуулах Б-21 тэглэлтэй систем болон камиказе дромууд ашиглан Тайландын нутагт эсрэг цохилт өгсөн байна. Тайландын цэргүүд харин үүнд хариу гал нээсэн байна. Энэ сарын 8-нд Камбожийн тал Чон Ама орчмын бүсэд гал нээсэн. Бид журмын дагуу хариу гал нийлээ. Тухайн бүсийн нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна гэж Тайландын тал мэдээлж байсан юм. Энэ өдөр Камбожийн цэргүүд Тайландын байрлал руу нийт 2 удаа гал нээжээ. Мөн Камбожийн нутагт T-55 танкуудын хөдөлгөөн илэрсэн бөгөөд хил орчмын бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан гин. Планкийн Петком бүсэд болсон зэвсэг тулалдааны дараа Камбожийн цэргүүдийг байлдааны өргөжүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Мөн Тайландын тал хөлийн бүх хэсэгт байлдааны бэлэн байдлыг дээшлүүлсэн тухайга мэдээлж байлаа. Тайландын гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дараа мэдээлэхдээ Камбожийн цэргүүд гал нээсний хариуд манай цэргүүд өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн. Мөргөлдөөний улмаас 2 цэрэг шархацсан гэжээ. Тайландын цэргүүд эхэлж гал нээсэн гэж Камбожийн үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдгдсэнийг харин Тайландын эзэн хааны арим эрс нисааж байна хэмээн тэрээр мэдгдсэн байна.
Үүнээс өмнө Тайландын хуурай замын цэргийн хүчний 2 дугаар тойргийн командлагч бүх анги нэгтгэлээ байлдааны бэлэн байдалд бүрэн шилжүүлэх тушаал өгсөн байна. Мөн нөхцөл байдал тодорхойгүй улам хурцдах хэрэгсэлтэй байгаатай холбогдуулан хил орчмын бүсд орсон суугчдад нүүлэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу тусгаалan бэлтгэсэн хорогдох байрлал нүүхийг зөвшөөрчээ. Харин 5 гарагт Тайландын 1-р армийн дүүргийн командлын мэдээснээр тус цэргийн нэгтгэлийн шуурхай бүлэг болон агаарын цэргийн хүчин F-16 сөнөгч нисэх онгоцны дэмжлэгтэйгээр Камбожийн цэргийн баазад хамтарсан цохилт өгсөн байна. Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн нутаг дэвсгэрт байрлах хүнд зэвсэг дрон хадгалдаг байж болцшгүй казиногийн байранд цохилт өгсөн талаар Thai PBS телевизийн суваг мэдээлжээ. Мөн 5 гарагт Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээснээр хоёр улсын мөргөлдөөний цар хүрээ өргөжж байгаа учраас Тайландын эзэн хааны тэнгисийн цэргийн флот хил орчмын нутгийг хамгаалахын тулд тэнгисийн цэрэг хуурай замын цэрэг болон агаарын цэргийн хүчээр дайшлаад байгаа юм байна. Түүнээс гадна тэнгисийн цэргийн флотын эргүүлийн ус онгоцуудыг энэ бус нутаг руу илгээсэн бөгөөд тэдгээр нь мөргөлдөөн альва хэлбэрээр шатлан өргөжөхөд бэлэн байдалд эргүүл ажиглалт хийж байгаа юм байна. Тэнгисийн цэргийн флот мөн Камбожийн усан хилээс холхон байхыг загас агнуурын ус онгоцуудад анхааруулсан байна. Харин Тайландын ерөнхий сайд 5 гарагт дотоодын сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Камбожийн талтай холбоогүй өнөөгийн нөхцөл байдал нь яриа хэлцэн тохирохгүй гэж тэмдэглэжээ. Харин Тайландын гадаад харилцааны сайд Мемор гарагт гадаадын сэтгүүлчдэд уулзахдаа өнөөгийн нөхцөл байдал 3 дахь талын зуучлал шаардлагагүй бөгөөд хурцлалт байдлыг намжаах үйл хэрэгт Камбожийн эрх баригчид голлох үүрэг үүсгэх ёстой гэж мэдэгдээд амьдсан. Гал зогсоох тухай энгийн нэг баримт өчт гарын үсэг зурах биш, харин бат бөх инх тайван зогсоох гэрээ байгуулахад Тайланд болон Камбожид Америкийн нэгдсэн улсын тусламж шаардлагатай байгаа юм гэж Тайландын гадаад харилцааны сайд BBC агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тайланд улс бүрийн эрхт байдлыг хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авсаар байх болно. Аливаа алдлахын хариуд шаардлагатай цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж тус улсын ерөнхий сайд Анутин Чанвиракул мэдгдсэн байна. Төвцөг дэлхийн тойм хөтөлбөрийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.